Бэлэг улс нь хоолны соёлоороо дэлхийд дахинд алдартай бөгөөд шар айраг эсгэх технологи нь дундад зүүнний ихэнх үед сүмээс уламжлагдсан иржээ. Тухайлбал Трафис сүмийн лам нар нийгмийн сайн сайхны төлөө зориулж буй шар айргаа сүмийнхээ хананд эсгдэг байсан түүхтэй. Түүнчлэн тус бүр нь өвөрмөц хэлбэрийн лонхтой байх ба зөв лонх ашиглах нь амт чанарыг сайжруулдаг хэмээн үздэгтэй холбоотой юм. 100 дамжин уламжлагдсан ирсэн энэхүү дахин давтагдашгүй эсгэх арга барил, орц найрлага бүхий шар айраг болон бүс нутгийн онцлог шингэсэн тансаг хоолыг 5 дугтай орчинд зооглож буй мэт мэдрэмжийг Brasserie Belgian Beer Cafe бидэнд олгож байна. За гэр бүлийн бизнес өрөөнд яг PM-ний соёлтой ойрхон ажиллаж ирсэн сацуу, дээрээс нь AB InBev гэдэг компанид хамтарч ажилладаг байсан. Тэгээд энэ бол Бельгийн маш том групп гэх юм уу. Энэ компани зүгээс яг Budweiser, American Budweiser брэндийн зүгээс бидэрт санал тавьж ирсэн. Өөрсдийн брэнд пабыг бий болгоод тэгээд эндээс ерөнхийдөө санаагаа аваад бид нар ер нь өөрсдийн бас гоё концепттэй, гоё шин соёлыг монголчуудад хүргэе гэснээр анх юм төслийг санаачилж ирсэн. За Бэлэг People бас Монголд нэг танигдж амжаагүй юм байна. Тэгэхээр энэ бас одоо зах зээл дээр их юм Монголын иргэд бас цоо шин үйлчлэхээ болон соёлыг бид нар хүргэж чадах юм болов гэдэг үднээс яг энэ концепцийг бид нар өөрсдөө бий болгосон. Тэгээд Бэлэг People дундаа бид нар яг түрүүн хэлсэнчлэн яг гар аргаараас гисэн буюу крафт бирийг зөвхөн одоо импортлж тэгээд зөвхөн өөрсдийнхөө ресторан, паб-бар үйлчлдэг байх концептигээс одоо гадуур бол бид нар одоо маркет дээр ч юм уу те нийлүүлдэг зөвхөн өөрсдийн брэнд газруудаар л түгээдэг. Гадаадд байгаа тэр соёлыг, хоолны чанарыг Монголдо одоо хүмүүст одоо тэр үйлчлэгээр үйлчлэх гэдэг нь одоо бидний гол зорилт. Тэгээд манайх бас яг энэ Brasserie-ийнхаа 2 дугаар салбарыг одоо хүүхдийн зууд нэгээд бас жил хагасыг үзэж байна. Тэгээд ер нь бол яг Brasserie гэдэг брендийн хувьд бол бас салбарлаад франчайз хэмжээнд одоо аваачих бас манай компани зорилго байгаа. Тус ресторан 10 гаруй жилийн туршлагатай ахлах тоогоочийн ур чадвар, онцлог шингэсэн тансаг зоогуудыг санал болгож байгаа төдийгүй шар айргийн сонголтонд тань мэрэгжлийн зөвлөгөө өгөх найрсаг менежерүүд үйлчлэх болно. Ер нь бол бидний манай хамт олонны ерөнхий зорилго нь бол Бэлэг шар айргийг, соёлыг Европ хоолтой хослуулан дээрэс нь Европ хоол талдаа болон стейк, dry aged steak болон өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол, мөн амралтын өдөр бранч, оройн цагаар болонгоо late night менюгээр үйлчилдэг байгаа. Бэлэг хоолны зарим нэг орцонд бол ерөнхийдөө бэлэг шар айраг руу оролцсон байдаг. Түүний нэг жишээ бол манай Belgian VIP stew хоолнд бэлэг Westmalle Dubel гэсэн пив орсон. Тэр пивний манай онцлог болонгод ерөнхий мэдээж амуу соёлжны амт дээрээс нь жимсний навчны үнэр орснороо илүү их тэр хоолны онцлог амт үнэрт нөлөөлсөн онцлог хоол байдаг байгаа. Орон дулаан зуны саруудад зориулан гаргасан тусгай цэцдэг төрөл бүрийн хүйтэн шар айраг, ориглон дарс, амтд зоогоо сонголтоо хийн задгай тэрас туглах боломжийг олгож байна. Мөн уламжлал болон зохион байгуулдаг коктейл карнивал арга хэмжээнд оролцож гайхалтай мартагдашгүй оройг өнгөрүүлээрэй. Завгүй амьдралыг тань түр саадгацыг Brasserie Belgian Beer Cafe